Энэ өдрийн мэндийг хүргэе. Та эргэтнээ шууд өвддөг гэж бодож байна уу? Тэгвэл би танд эсвэл жоохон зөвлөгөө өгье. Мэдлэгт тусал нэмэр. Өвдөлт ихэнхдээ таны мэдэрч байгаа газраасаа эхэлдэг юм. Нуруунаасаа гарч буй мэдрэлүүд дотоод эргэтнүүдийг удирдна. Нурууны нуглам, булчин, паст өөрчлөлт дарагдвал тухайн мэдрэлээ дамжих, дохио алдагдаж тухайн эргэтний үйл ажиллагаанд нөлөөлж өвдөл завиур үүсч болдог. Жишээ нь хүзүү, дээд нуруу чангарах нь, толгой өвдөх, нүд ядарч чих шуугахад нөлөөлж болдог. Хүзүүний хөшөлт нь амьсгал, стресэд нөлөөлж болно. Дунд нуруу бүгдийнх нь ходоод элэг цус хямрахад нөлөөлж болдог. Би нэг бүхэл систем юм. Нуруу бол мэдрэлийн төв зам. Буруу байрлал, удаан суух, төрсний дараах өөрчлөлт олон завирын суур шалтгаан байж болдог. Йог, сунгалт, амьсгалын дасгал хийх маш чухал байдаг. Яагаад йог, сунгалт, амьсгалын дасгал хийх ёстой вэ гэвэл нурууны даралтыг багасгана, мэдрэлийн дамжуулалтыг сайжруулна, дотоод эргэтний цусны эргэлтийг дэмжинэ. Тиймээс өвдөлтийг зөвхөн тухайн газар нь биш, нуруу, биеийн тэнцвэрээр нь харах хандлага йогт маш их чухал байдаг учраас та хүүхдээ харж байхдаа, эсвэл ажлынхаа дундуур, өглөө эрт босохдоо, орой унтахдаа бясалгал, йогийн дасгал, сунгалтыг хийж хэвшээрэй. Биендээ өвдгөөс өмнө арчилж толгоцгоё. Баярлалаа.